Эглэс таахантаа үзэгч та бүхэнд баярлалаа. Шуурхай мэдээллийг мэдээллийнхаа эхэнд та бүхэнд хүргье. Өнөөдөр 15 цагийн орчим төрийн ордны баруун жигүүрт галгарлаа. Тодруулж хэлэх юм бол засгийн газрын хуралдаан болдог одоо 2 давхрын өрөөнд гал гарсан тухай мэдээллийг бид дөнгөж завлаа. За энэ тухай газар дээрээс нас манай телевизэн сурвалжлагч Алтан хөө сурвалжлага бэлтгэлээ алт мэдээний өрөөнд Алтан хөө ажиллаж байна. За галын шалтгааныг ярихад бол харах эрт байгаа гэж бодож байна. Тэгээд орц одоо бол гал унтарсан шиг байна тийм үү? Тий. Ерөнхийдөө бол онцгой байдлын одоо гал унтраах ангийнхан бол газар дээр нас шуурхай ажилласан. Төрийн ордон маань ч гэсэн өөрөө онцгой объект гэдэг утгаараа бол тэнцээ онцгой байдал албаагчдад байнга байрлаж байдаг. Яг ийм тохиолдолд бол тэдгээр хүмүүс маань одоо бас галыг унтраахын үргийг хүлээсэн байдаг байгаа. Тэгээд бид хүн бас дөнгөж сайхан төрийн ордонд ажиллаад ирлээ. Нөхцөл байдал бол ерөөхдөө бас нэлээд хүндэрчсэн. Ордонд ажиллаж байгаа бүх хүмүүсийг бол үндсэндээ гаргачихсан байна. За 2 давхарт бол гал гарсан тодорхой болсон. Энэ 2 давхрын гал гарсан танхим бол засгийн газрын хуралдааны танхим байгаа. За засгийн газрын хуралдааны танхим маань ерөнхийдөө бол нэлээд галд автсан ийм одоо нөхцөл байдалтай харагдаж байгаа. За яг дотор нь ажиллаж байсан хүмүүс бол тухайн үед нь одоо бас гарч байсан галыг баримтжуулж зургийг нь авч одоо сошиалд тавьсан ийм тус бичлэгүүд одоо бол ерөнхийдөө сошиалаар явж байгаа харагдсан. За бид хүн бас газар дээр нь очиод онцгой албан хаагчид маань дээш 3-4 давхрын одоо цонхойг ерөөхдөө онгойлгож бас яаралтай арга хэмжээ авч байгаа. За гал мэдээж чухам юунаас болсон бэ гэдэг бол одоогоор хараахан хийх боломжгүй. Гэхдээ яг 14 цагийн үед бол би бас төрийн ордонд ажиллаж ирсэн. За энэ үед бол төрийн ордонд тог тасраад ирсэн байгаа. Бид бүхэн бас яг төрийн ордонд ажиллаж байгаад нөгөө дотор байж байгаа гарч ирсэн хүмүүсээс асуусан л да мэдээж тодорхой хэмжээнд яриа өгөх боломжгүй мэдээж хүмүүс бол татгалзаж байгаа хэлж байгаа. Гэхдээ яг тэр тог тасарсан маань одоо бас гал гарсан нэг шалтгаан байж болох юмаа гэдэг энэ зүйлийг ярьж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тог бас богино хугацаанд тасраад ирэхдээ тодорхой хэмжээнд одоо тэрүүхэн хооронд одоо бас богино холбоос үүссэн байдаг ч юм уу. Ийм нөхцөлөөс гал гарсан байх магадлалтай гэдэг зүйлийг бол үндсэндээ хэлж байгаа. За яг одоо бол үзэж та бүхэн харж байна. Саяны энэ аркны дээдлийн одоо 2 давхрын цонхонд бол засгийн газрын хуралдааны танхим байгаа. За энэ бол үндсэндээ яг 3 давхарт нь одоо гал гарчихсан байгаа дүр зураг харагдаж байна. Засгийн газрын хуралдааны яг дээдлийнх нь өрөөнд бол улсын хурлын дарга суудаг. За энэ бол улсын хурлын даргын өрөө. За яг энэ улсын хурлын даргын өрөөний дээдлэлд бол улсын хурлын дэд дарга гончгторч суудаг байгаа. Тэгээ яаралтай арга хэмжээ ордонд одоо бас байсан бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлж одоо ордны хашаа руу гаргасан байгаа. Тэгэхэд бол гал гарсан баруун жигүүрийн хүмүүсийг бол бүрэн гаргаж байсан. За гэтэл нөхцөл байдал бас хүндрээд ирэх магадлалтай болсон учраас ордонд байгаа одоо зүүн талын жигүүрийн бүх хүмүүсийг бас гаргачихсан байсан. Энэ дүр зураг бол түрүүн харагдаж байсан. Тэгээд бид бүхэн бас улсын хурлын гишүүн тэр биш тавгаас одоо тодорхой тайлбарыг авсан байгаа. За түүний хувьд бол төрийн ордонд бас албан үүргээ гүйцэтгэхэд явж байсан. За яг нөхцөл байдал одоо газар дээр юу болсон бэ гэдэг талаар улсын хурлын гишүүн тэр биш тавг одоо бас дараах тайлбарыг өгсөн байгаа. Энэ хүү яриаг үзэгчтэй өргөе. Дотор айхтар угаартай утаатай гаргаж лээ. Би өнөөдөр сонгон хайрын дүүргийн нэг мянган сурагчдын чуулга уулзна гэдэг скватер Шингэсэн талбай дээр зураг авах гэсэн чинь гинтгий утаа гараад ирсэн. Тэгээд 2 давхрын цонхны дотор талаас айхтар сүрхий гал гараад тэгээд хүүхдүүдэд зураг авах жоохон харж байгаа. Тэгээд тийш махал утслаа. Тэгээд энэ ч одоо хурдан гал хэмаанд онцгой байдлын газар бас газар өдөр утсаад холдохгүй бол чи сүйд болж шүүсэн. Сая 3 давхарт өрөөлөгөө орсон чи өрөөнд 2-3 давхар бол хайцсан утаа ихтэй угаартал. Хэний өрөө юм бол 2 давхар? Одоо сайн мэдэхгүй энэ дотроос нь харахад бол юуны засгийн газрын хуралдаан хийдэг өрөө юм уу гэж бид тэр урдаас нь харлаа шүү дээ. Ер нь аюулгүй талаас чинь яг юм гал гарах боломж байх уу? Төрийн ордонд. Гэхдээ энэ ч одоо төрийн ордонд аюулгүй байдал, галын аюулгүй байдлыг чинь онцгойл анхаарах хэрэгтэй шүү дээ. Бид одоо би бас онцгой байдлын асуудал хариуцж байсан хүний хувьд бол энэ төрийн ордноос гал гарна гэдэг бол туйлын хариуцлахгүй л ажил да энэ чинь. Хээр талд гал гарлаа гэдэг унтраа шатдгүй, ой төмөр, талын төмөр бүр сүүлийн төрийн ордон дотроос юм гарч байгаа. Туйлын харамсаж би зөвхөн жоохон сандрах явах сандрах институт байхад утслаа. Тэгээд богино хугацаанд харин гал командын нөхцөл нь ирэх шиг боллоо. За тэгэхээр одоо бол үзэгчд маань харж байна. Тэгээд төрийн ордон одоо баруун талын замыг бол хаачихсан. За зүүн талынхын замыг ч гэсэн үндсэндээ хаачихсан байгаа. За энэ бол мэдээж одоо шаардлагатай тохиолдолд онцгой байдлын одоо тээврийн хэрэгслийг үгээр саадгүй нэвтрэх ийм одоо зорилгоор бол замыг хаасан баг. За явган үний одоо баруун талынхын замыг ч гэсэн яг хаачихсан байгаа. Ордны яг 2 талын одоо жигүүрийн одоо явган үний замаар бол хүмүүсийг явуулахгүй
одоо бас нөгөө талынх нь эсрэг талынх нь хүн замаар одоо хүмүүсийг зарчуулж байгаа энэ нөхцөл байдал ерөөхдөө бас газар дээрээ үүсчихсэн байгаамаа. Тэгээд одоогор бол мэдээж галан шалтгааныг бас хараахан хэлэх боломжгүй. Мэдээж одоо гал чухам юунаас болж гарав. Яг энэ төрийн ордонд бол өнөөдөр яг энэ гал гарах тэр нөхцөл одоо ерөөхдөө бүрдсэн байдаг юм үгүй юм уу гэдэг дээр бол бас тодорхой тайлбарыг одоо онцгой байдлын газраас бол хийх бах. Зүгээр дөнгөж сая бас улсын хурлын гишүүн тэр иш тав хэллээ. За түүний хувьд бол яг энэ онцгой байдлын асуудал эрхэлж байсан агентлагийн удирдах байсан мэдээж шадар сай дээр ажиллаж байсан. Шадар сайдын асуудал эрхлэх хүрээнд нь бол онцгой байдлын газар маань одоо ерөөхдөө хамаардаг байгаа. Тэгэхээр яг энэ утгаараа бол төрийн ордонд гал гарах ямар нэгэн боломж байхгүй гэдэг зүйлийг шийдэж байгаа. Ер нь бол яг энэ аюулгүй байдал талыг нь хангах одоо бас тодорхой ажилтнууд бол байнгын одоо тогтмол төрийн ордонд ерөөхдөө ажиллаж байдаг л да. Өнөөдөр ч 16 цагаас засгийн газрын хуралдаан байсан биз. Тий 16 цагаас засгийн газрын одоо ээлжид хуралдаан байсан. Тэгээд мэдээж ийм нөхцөл байдал үүсчихсэн учраас засгийн газрын хуралдаан бол явагдах боломжгүй болчихж байгаа юм л. Мэдээж яг энэ засгийн газрын хуралдааны танхимд гал гарсан учраас тэр эсвэл бол мэдээж тодорхой бүхэлдээ хал шатсан байх юм магадлал бол маш өндөр байгаа л да. Ямар шиг хэмжээний гал гарсан байхээр энэ одоо архны дотор талаас авсан зурган дээр бол харагдаж байгаа юм л да. Хоёр давхрын цонхоор бол одоо хэмжээний гал бол дүрлэлцэн асж байгааг бол энэ ордонд байсан хүн гар утсан дээр буулгаж одоо самжсан байна лээ. Нэлийн хэмжээний гал бол энэ хоёр давхрын цонхоор бол одоо асж байгаа харагдаж байгаа. Энэ бол яг засгийн газрын хуралдааны танхимын цонхоо тийм. За энэ гал гарч байгаа цонх бол засгийн газрын хуралдааны танхим. Нэг л танхим байдаг юм чи. Дамждаг өрөө төр байгаа. Тэгээ дотроо бол мэдээж дамждаг өрөөнүүд байгаа л да. Дээшээ бол нөгөө хэвлийнхэн бас тэр болгоо нэвтрэх боломж байдаг л засгийн газрын хуралдааны танхим лөө. Наана одоо зочдоо хүлээж авах өрөө бас тодорхой цаг кофений өрөө байдаг гэж одоо яг орсноос гарч ирсэн тийм их сурвалжууд маань хэлсэн. Тэгэхээр одоо тэнцээ одоо яг түрүүн тэр нөө тог тасарсан яг энэ нөхцөл байдалтай уялдуулаад бас янз бүрийн богино холбоос үүсэх цахилгаан хэрэгсэл байдаг учраас богино холбоос үүсэх энэ нөхцөл байдал байж магадгүй маа гэдэг зүйлийг бол үндсэндээ бас хүмүүс ярьж байгаа юм л да. За баярлалаа мэдээлэл өгсөн. Тэгэхээр үзэгчдээ өнөөдөр 15 цагийн орчинд төрийн ордны баруун талын хэмжээгүүр за тодруулж хэлэх юм бол засгийн газрын хуралдааны танхимд гал гарсан онцгой байдлын аврагчид за яралтай ажилласны үр дүнд бол одоо галыг бүрэн хунтраасан байна. Харин төрийн ордны баруун тал болон зүүн жигээр бол авцамын хөдөлгөөний төр хязгаарласан хэвээр байна. Танд үгүй. Үзэгч та бүхэн мэдээлэлээ үргэлжлүүлэн хүргээхээр энэ цагт бид та бүхэнд бас сошиал ертөнцид сонирхол татсан видео бичлэгүүдийг бас онцлон хүргэдэг байгаа. Эхний бичлэг бол машин ачигчдын тухай бичлэг байгаа. Тэгэхээр энэ бичлэг бол 5 дугаар сарын 14-нд бол Баги Батбаяр гэдэг Facebook хаягнаас одоо постлсан энэ бичлэг байгаа. Тэгэхээр эхлээд бичлэгийг бас та бүхэн одоо харуулъя. Банга аваад татчихлаа да. Гүүгээд байгаа хүмүүс нь ачигч компани хүмүүс ачигчд нь өөрсдөө юм ачаагүй одоо бэхлэгээгээ дутуу хийчээ дээрэс нь өөрсдөө машиндаа сууж амжаагүй байж ерөөхдөө бол нэг гяс яачаад зүхтах маягтайгаар иймэрхүү бичлэг байгаа. Энэ бол нэр нь бол аваад зүхтаж байна штэ бэхлээчгүй байж гэсэн тайлбартаагаар бол энд хүн битсэн байгаа. Тэгэхээр яг энэ бол хинээс зүхтна гэж. Одоо нөгөө машиныхын эзнээс гарч ирэхээс өмнө гяс ачаад тэр нөгөө гаражтай аваачаад хийгээд тэр хүнээс бас 80,000 төгрөг авах гэдэг штэ. Энэ бол нөгөө шинэ дэлхий телевизийн хажууд байдаг зам. Тэгэхээр энэ замаар хоошоогоо чигээрээ яваад эргэнгүүт 32-ын одоо тэр хэсэгт бол нэг машин юм нэг ачдаг одоо ачсан машинуудыг авчдаг байдаг компани 32-ын тойргийн урт талд байдаг юм байна лээ тэр журмын хашаа. За ер нь яг энэ ачдаг энэ үйлчилгээ үзүүлж байгаа компаниудын үйл ажиллагаанд иргэд маш ихээр шүүмжлэлтэй ханддаг. За яг замын 1-р эгнэнд одоо зогсож замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгаа тухайн жолоочнол авч хэрэгжүүлж байгаа хариуцлагын арга хэмжээ мөн боловч ер нь одоо сая энэ бичлэгээрээс харахад бол одоо ингээд нөгөө ачиж байгаа машинаач олигтайсаа бэхлээчгүй гэж ингээд явуу тундаа ингээд ачигч нараас суулгаж байгаа юм дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл мөнх чаргалын хэлж байгаагаар машины эзэн гарч ирэхээс өмнө амжуулаад одоо ингээд зогтож байгаа юм дүр зургийг таасаа харлаа. Өөрөөр хэлбэл юу хүмүүс юу гэж хэлээд байна гэхээр нөгөө машин ачиж байгаа нэрээр мөнгө олох юм одоо ашиг олох юм хэрэгсэлчлээ гэсэн ийм шимжилгээ бас нийлэн хэлдэг юм байна. За дээрэс нь очиод машин авах гэж байгаа хүмүүс маш их тийм бохимдолтой байдаг. Яагаад гэвэл нөгөө
баг тухайн компанийн надад ажилчид нь харилцаа гэж давхангүй байдаг юм лээ. Тэгээд нөгөө байнга бухимдцсан хүмүүс очиод ууралж бухимдцгаадаг. Тэгээд ер нь бол яг өдөр шөнөгүй юм хэрүүл уралт ажил хийдэг. Тэгээд аль талдаа хүндрэлтэй л байдаг юм лээ. Тэгээд сая бол одоо сарж ийн энэ бол юу гэдэг нэгэнт хууль дүрмийнхэн дагуу ажиллаа хийж байгаа бол одоо хинээс яагаад зүгтах шаардлага байх вэ? За тэгэхээр дараагийн бичлэг бол сая хагасаа өдөр Энэтхэгийн ерөнхий сайд манай улсад албан ёсны айлчлал хийсэн байгаа. Тэгэхээр Энэтхэгийн ерөнхий сайд бас нэлээд сошиал хаягаа бол нэлээд идэвхтэй ашигладаг хүн. Яг энэ өөрийн хийсэн бичлэгээ бол өөрийнхөө Facebook хаягтаа тавьсан байгаа. Тэгэхээр бичлэгийг бас үзэгч та бүхэн харж байна. Тэгээ айлчлалын үеэр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди зориулж бисрэг наадмын зохион байгуулсан юм байна. Нэлээд тэмцүүлээтэй бас арга хэмжээ болсон. За энэ дээр яач өгчмөр одоо Энэтхэгийн ерөнхий сайд хэрхэн тоглож байгааг одоо албаных нь хүмүүс бичээд тэгээд өөрөх нь одоо энэ олон нийтийн сүлжээнд бол тавьсан мөлий. Энэтхэгийн ерөнхий сайд ер нь олон нийтийн сүлжээнд нэлээд тийм идэвхтэй юм байна лээ. За ялангуяа энэ Facebook, Twitter хуудсандаа бол энэ байнга одоо бас шинэ бичвэрүүдийг одоо оруулж идэг. Ялангуяа очисон газар болгоныхаа айлчлалын сонь сайхныг бол одоо бас гэрэл зургаар мэдээсэн ийм одоо ерөнхий сайд байна лээ. За ерөнхийлөгч элбэг дорчтой хамт одоо бас селфи хийсэн зураг авартлаа тавьчихсан байсныг харсан. Энэ бичлэгийг одоо 20 цагийн өмнө оруулсан энэ бичлэгийг бол одоогоор бол 324 мянган хүн үзэж, за 43 мянган хүн бол лайк дарж, 4 мянган гаруй хүн бол шеэрлсэн юм бичлэг байгаа. Тэгэхээр хүмүүс бол нэлээд бас энэ бичлэгийг сонирхож байгаа гэдэг нь одоо энэ бичлэгийн бас хандлтаас бол харагддаг. За нэг юм ерөнхий сайд олон нийтийн сүлжээнд тун идэвхтэй байдаг юм байна лээ. За өнгөрсөн амралтын өдрөөр байв уу? Баасан гарагт юм байна. Уучлаарай. Баасан гарагт гэртээ цоожлогдсон бага насны хүүхэд цонхоороо гараад цонхныхаа давцсан дээр ингээд суучихсан ийм одоо гэрэл зургийг үзэгч та бүхэн олон нийтийн сүлжээнээс олж харсан байх. 5 давхрын өндөрт. Тэгээд нэлийн тийм одоо аюултай нөхцөл байдал үүсчихсэн. Тэр аваа орсон суугчд нь хүүхдийг аврах гээд доор нь ингээд даавууд илгээд одоо ингэж зогсчихсан байсан. Ийм дүр зургийг одоо хүмүүс нэлээд олж харсан баха. Тэгээд энд нэг баатарлаг үйл явуулсан. Доод 4 давхрын залуу дээшээ авираад гэрийнх нь балко тагтаар нь дамжаад тэгээ гэрт нь ороод хүүгийн амийг аварсан юм байна л. За энэ байр бол тухайд бол энэ гэрт том хүн байгаагүй 2 жоо хүүхэд байсан гэж байгаа. Тэгээ тагтаараа дамжаад ингээ гараад энэ хүүхдийн амийг аварсан. За өнөхөр бол одоо хүүхдийн амийг аварч чадсан гэдэг юм уу? Лавг доржлуу лавг сүр гэдэг. Лавг дорж гэдэг юм аа. Энэ Баянгол дүүргийн 6 дугаар хороо 25 дугаар байрны 5 давхарт одоо энэ хүүхэд бол сууж исэн энэ хаягийг нь бол хэлэхэд лавг дорж гэдэг залуу бол үнэхээр баатарлаг үйлс гаргаж өөрийнхөө амнаас эрүүл мэндийг золиослон бас бяцхан хүүг аварч байсан. Тэгэхээр олныг бас огшоосон үйл явдал одоо бий болгосон нь бол үнэхээр өнгөрсөн хугацаанд бол сошиал ертөнцийн бас нэг анхаарал татсан. Зэрэгэлдэх айлынх нь залуу балконоор нь дамжаад доод давхрын айлын залуу дээшээгээ авирсан. Ямар ч бэглэгээг одоо ингэ дээшээ авирч гараад хүүгийн амийг аварсан байгаа. Тэгээд нэлээд одоо бас эр зэрэг гаргасан ийм залуу байна лээ. Тэгээд лав дорж гэдэг залууг одоо олон хүн өдөр магтан саашаасан байлаа. Одоо Монгол залуучууд бол хитээсээ юм байсан тэр гэдэг сайхан урам өгөх хүмүүс олон нийтийн сүлжээнд харамгүй бичсэн байна лээ. Тэгэхээр энэ бичлэг дээр бас хүмүүс нийслэл хотын засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батуулд хандаж шудрах журам медалаар энэ залуу шагнах хэрэгтэй гэсэн бас комментуудыг нэлээд бичсэн байгаа. Тэгэхээр 5 дугаар сарын 15-нд энэ бичлэг нийтлэгдсэн даруйдаа бол яг өнөөдрийн хүртэл 76 мянган хүн үзэж 1326 хүн бусдад бол шеэр хийх байдлаар бол бусдад түгээсэн юм байдалтай байгаа. Хүү бол 4 настай хүүхэд байсан байлээ. Одоо нэг үе бодвол Орос модон цонхчин бол одоо төгжин интернет усыг хатуу штэ. Одоо энэ вакуум цонхчин бол чанар нь одоо янз бүр байх шиг байгаа. Тэгээд бага насны хүүхд бол одоо хөнгөн онгойлгоч байгаа. Зарим нь бол бүтэн хавцаараа онгоодог, зарим нь бол яг ингэж порчилж онгоодог. Тэгээд ийм нөхцөл наагур аюулгүй тор татдаг энэ төр одоо юмуд байгаад байгаа штэ. Тэр хүүхд нь одоо бас ингэ гэрте цоожтой үлддэг бол энэ үтээр одоо бас аюулгүй байлаасаа хангаж явахгүй бол олон эцэг ихэд бас юм сургамж болсон байх гэж харж байгаа. За ер нь бол яг хүүхдийн гэртээ цоожтой үлдээх нь бол одоо ямар эрсдэлтэй вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд гарсан олон харамсалтай үйл явдлаас та бидэнд харуулсан. Гэртээ цоожтой байж байгаад гэр нь одоо түүмэрт автаад ингээд харамсалтайгаар шатаад угаартаж амиа алдсан юм хүүхдүүд бол одоо цөөнгөө байгаа шүү дээ.
Тэгээ энэ маань нэг талаас юу хэлээд байна вэ гэхээр нэг ээж аав нэг ажилдаа байгаад тэгээ гэрт нэг хүүхэд харах хүн байгаад байдгүй. Тэгээ нэг цэцэрлэгийн хүрэлцээ одоо бас хангалтгүй байгаа учраас ингээд цэцэрлэг хаагдчихаар гэртээ цоожоод яваад байгаа бас юм аль аль талдаа л одоо бас хэцүү байдаг баха. Гэхдээ ер нь бол яг хоо ингээд аюулгүй байдлын одоо бас авч хэрэгжүүлж болох ах уу нөхцөлд авч хэрэгжүүлж болох олон бас арга зам бий. За ийм нэгэн зөрөгтэй залуугаар одоо өнгөрсөн амралтын өдрүүдэд монголчууд одоо бас бахархлаа, өмгшлөө, хавгдорчдын залуу хүн болгон бол одоо бас багтан сайшааж явал хавгдорч өөрөө ч гэсэн бас бага насны ийм эрэгтэй хүүхэдтэй байлээ. Тэгээ өөрийнхөө хүүгчээ сансан учраас би юу ч бодлогоогоор дээш одоо такт руугаа аварч ийн хүүгийн амийг аварсан гэж бас хэвлэлтэй өгсөн ярилцлагандаа хэлсэн байна лээ. За тэгэхээр дараагийн бичлэг бол нэг нойрмог сурагчийн тухай бас хөгжилтэй бичлэг байгаа. Буддын сургуулийн сурагчид бол хичээл их цагаар бол нойроо дийлж чадахгүйгээр одоо өөрийн ирэхгүй нойронд хурж унтж байгаа энэ хөгжилтэй бас бичлэг бага наснаас ахуулаад энэ буддын шашин мэдээж ном сурна гэдэг бол маш олон одоо ном унших, цээжлэх гэл шаргуу хичээлдэг нь бол энэ хүүгийн бас яа харахгүй өөрийгөө ч мэдэхгүй нойрооч дийлэхгүй ингэж сууж байгаа хөгжилтэй бичлэг бас Facebook хуудсан тавигдсан байна. Ер нь шашны сургуульд одоо хичээлийн хөтөлбөр хуваар нь яаж явдгийг сайн хэлж мэдэхгүй байна. За зарим энэ дунд сургуулиуд бага насны хүүхдийн хичээлээр хит их нэг дарж ядраах тэгээ нэг хичээл дур сонирхолгүй болгох гэх зэрэг одоо бас юм хандлагаас ажиглагдж байгаа юм байл л дээ. Тэгээд нэг одоо юу гэдэг нь ялангуяа хувийн сургуулиуд ирэх гардаг юм лээ. Хит их нэг ачаал одоо өгдөг бага насны хүүхдэд ялангуяа энэ 6 насны хүүхдүүд чинь нэгдүгээр ангид илсэн орж байгаа. 6 7 нас руу очиж бага насндаа нэг хит их ачаал авахлаараа бас нөгөө ядардаг, стресстэй тий. Тэгээ нэг хүүхэд нь ном сурах биш эргээд одоо тэгээд эрсдэл төрөх юм. Эрсдэл байдаг юм байлаа. Тэгээ шашны сургууль бол яа гэж мэдэхгүй. Гэхдээ энэ хөө бол нэлээд одоо бас нойроо харамлж байгаа. Нэг талаасаа их тийм хөгжилтэй төр зураг харагдаад байгаа юм л та. Тэгэхээр энэ бичлэг бол мэдээж маш олон хүмүүс таалагдаж одоогийн байдлаар бол 5 сарын 2-нд нийтлэгснээс хойш 60 гаруй мянган хүн бол энэ бичлэг бол таалагдсан, лайк дарсан юм байдалтайгаар бол байгаа юм. Тэгэхээр дараагийн үзүүлэх бичлэгийг бас ямар нэгэн тайлбаргүйгээр үзэгчтэй эхлээд хүргье. Hey. Hey. Энэ бичлэг бол үегүй хүмүүсийн тухай үегүй гэх юм ч одоо хаашаа. Ер нь бол үнэхээр бас гайхалтай хөдөлгөөний гэж энэ Facebook хуудсан дээр бол агаарт хөгжбөө малгай гэсэн тайлбартаагаар бол Disturb Reality Facebook хаягн дээр бол нийтлэгдсэн байгаа. Тэгэхээр энэ бичлэгийг бол одоогийн байдлаар 5.9 сая хүн үзэж 55 мянган хүн лайк дарж за 130 гаруй мянган хүн бол шеэр хийсэн бас хүмүүс нэлээд сонирхлыг татж байгаа юм өрнөцчлэг бас интернет. Тэгээ яг хөтэ тэгээд одоо нэг тэр малгайг л их сурцтай эргүүлж байгаа нэг сонирхолтой харагдаж байна. Түүнээс биш тэр гар хөлөөнөөс цааш нь болоод байгаа нь бол одоо байдаг л гэж одоо үзүүлбэр байна шүү дээ. Яагаад гэвэл Монголд одоо бага насны охтууд уран нугаралтаар одоо олон одоо охид хичээлж байгаа. Тэгээд уран нугаралтын ийм элементүүдийг л одоо монголчууд олонтаа харсан учраас бол нэг тэгж сүйд болгож үлгээж авахгүй байх зүгээр. Малгайг бол харин тун сөрхий одоо бас агаарт бол одоо сурцтай эргүүлж сурсан хүмүүс байна гэж харж байна би бол. Дараагийн бичлэг бол ах トゥ хоёрын тухай бичлэг байгаа. Тэгэхээр эрэлхэг ах бас ямар байдлаар ах хүнийхээ үүргийг гүйцэтгэсэн бэ гэдгийг дараагийн бичлэгээс үзье. So easily entertained. So easily entertained. So easily entertained.
So easily entertained. За энэ бол үнэхээр хөөрхөн бичлэг байна. Хүүхэд ямар одоо гин сайлхан байдгийг. За дээрэс нь ахтаа байх одоо ямар сайхан бэ гэдгийг харуулсан юм бичлэг байна. Цонхны наанаас одоо ингээд ус шүршиж байгаа бол дүүгээ одоо нороохгүй гэдэг ах нь дарж аваад өөрийн бээр одоо халахалж байгаа ийм одоо бичлэг байлаа. Тэгээд хүний ах гэдэг бол одоо энэ хизээдл юм байдаг бах. Тэгээд энэ бичлэгийг үзсэн олон хүн бас хайр игдүүн одоо бас хүрсэн байна лээ. Олон сайхан сэтгэлдлийг бас үлдээсэн байна лээ. Тэгээд доор нөгөө ахтай холбоотой, ах нартай холбоотой бас юм сайхан дурсамжуудыг бас сэтгэл хэлбэрээр үлдээсэн харагдаж байна лээ. За дараагийн бичлэг бас нэгэн гайхалтай авто үзүүлбэрийн тухай бичлэг байгаа. Тэгэхээр энэ бичлэгийг тайлбаргүйгээр эхлэе хүргэе. They've done it! And here we go for the jump. And Greg Tracy lands first and Tanner Faust jumps second. And everybody's done it. Ladies and gentlemen, the Hot Wheels double loop there has been landed. За энэ бичлэгийг бол Малик Ташамул Хаят хаан гэдэг аккаунтаас 5 дугаар сарын 16-ны өдөр бол бичлэгийг тавьсан байна. Тэгэхээр одоогийн байдлаар бол 140 гаруй мянган хүн үзэж 4300 гаруй хүн лайк дарж бас 4500 гаруй хүн шеэр хийсэн. За нэгэн бас гайхалтай авто үзүүлбэрийн бас энэ бичлэг бас олон нийтэд нэлээд таалагдсан бичлэгээр бас 109-оор нэрлэгдэж байгаа юм байна. Тэгэхээр дараагийн үзүүлэгч бичлэг бол бас нэгэн хөгжилтэй бичлэг байгаа. Тэгэхээр супер баатруудын хөл бөмбөг гэсэн тайлбартаагаар бол олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн юм бичлэг байна. За энэ бол яа харахгүй кино болоод за хүүхэлдэйн кинонч байдаг. Баатрууд маань хэрвээ хөл бөмбөг тоглосон бол ямар хөө байдлаар хөл бөмбөг тоглох вэ гэдгийг бас үзүүлсэн нэлээд чигүүл одоо тэмцээн болох юм шиг байна. Бүгдээрээ супер баатрууд. Тэгээд ялангуяа нэг Marvel гэдэг кино компани одоо цуурлаар гаргаж ирж байгаа олон супер баатрууд байдаг шүү дээ. Төмөр хүн байна. Хүн алзлав харагдаж байгаа шиг байна. За тэгээд супер Марио хүртэл одоо явж байгаа шиг байна. Тэгээд нөгөө хүний биед одоо баймгийн хүч чадалтай. Тэгээд тэр хүч чадлаа ашиглаж одоо сайн сайхан үйлэрийн төлөө хүчин зүтгэж байгаа тэмцэж байгаа ийм л одоо зохиолын баатрууд хэрвээ хөлөмгийн ногоон талбайд гараад тэмцэлсэн бол ямар шуухан тэмцэл үзүүл болох вэ гэдэг ийм төсөөллийг сая бас төрсвжлэгээр та бүхэнд үзүүллээ. За дараагийн бичлэг бол гайхалтай парк гэсэн нэртэйгээр Life Hacker хуудсанд бол 3 дугаар сарын 5-нд нийтлэгдсэн юм бичлэг байгаа. Тэгэхээр энэ бичлэгийг бол одоогийн байдлаар 980 гаруй мянган хүн үзэж, за 6900 гаруй лайк дарж 27 мянган орчим хүн шеэр хийсэн юм бичлэг байгаа. Тэгэхээр ямар парк болоод гайхалтай гэж нэрлэгдэж байгаа юм гэдгийг үзэгчид бас бичлэгээс илүү дэлгэрэнгүй хүлээж авч үзнэ. Well, actually the first day wasn't really planned out very well. I thought they had a little bit control over the ride itself. Except for one incident where the expense.
contraption is the dandelion. So we tried to compensate for the weight and size differential. No idea which track it was going to take. Unpredictability was an important aspect of our work. Which in many people Үнэхээр бас айдас төрүүлэн бичлэг байна шүү. Тэг гайхалтай парк гэхээс илүүтэй ер нь ирээдүйд паркийн хөгжлийн чиг хандлага одоо бас хаашаа яаж хувьсан өөрчлөгдөх вэ гэдгийг харуулсан ийм л дүрс бичлэг байна уу та гэж би сая дотроо бодож байлаа. Тэгээ сая бол энэ аль биесээр бол нэгдэг байгаа юм байна энэ парк. Туршилтаар одоо ажиллуулсан. Гэхдээ тухайн паркийн захиргаанд нь бол одоо аль биесны зөвшөөрлийг үйл ажиллагаа явуулахын зөвшөөрлийг олгоогүй юм байна лээ. Яагаад гэвэл эрсдэл өндөртэй гэж утсан юм. Учраас зөвшөөрлөг өгөн байна лээ. Тэгээ туршилтаар бол хэдэн тоглоомоо ажиллуулсан. Тэгээ зах зугаас нь та сая харлаа. Магадгүй ирээдүйд ер нь паркийн тоглоом одоо энэ жил өөрчлөгдөх юм байлгүй дээ. За Нариаслаг Бяцхан Бөмбөрчин үгийн одоо бичлэгээр бас энэ цагийнхаа мэдээллийн хөтөлбөрийг өндөрлүүлж байна. Хамт байсан үзэгч танд баярлалаа.